Сайн найзууд болох Миссион Догён хэмээх 20 гаруй насны хоёр залуу бүсгүй Сөүлийн Канам дүүрэгт өдрөн цэцгийн дэлгүүр ажиллуулж, шөнө нь нэг нь бааранд ширээний хүүхэн хийж, нөгөө нь морин жолооч болон захин мөрөөдөд тоглоом тоглох, элдв хууль бус зүйл зарж борлуулах зэргээр чадах чинээгээр мөнгө олж цуглуулан хүнд хэцүү амьдралыг туулан өдөр хоногийг өнгөрүүлнэ. Нэгэн өдөш миссионыг шөнийн цэнгэний газрын ажилдаа иртэл тус газрын эзэн нь солигдож Филиппинээс ирсэн Тоо гэгч Баян тухайн газрыг худалдан авсан байх бөгөөд хуучин эзэн нь ширээний хүүхний ажил хийдэг бүсгүүчүүдээс их хэмжээний мөнгийг нь тансаг вилла хаусны төсөлд хамруулж үйл хөдлөлтөд болгож өгөх нэрийдлээр аваад өөрийгөө өгсөн болгож хуурамч оршуулга хийж байгааг Миссион гадарлаж хуучин эзэндээ 700 сая вона алдснаа ойлгоно. Хуруу хумсаа золин байж олсон бүх мөнгөө алдсан Миссион Догён 2 түүний оршуулганд очиж буйны мөнгөний хайрцгийг нээж багч гисэн хамаагүй хүмүүсийн өгсөн духтуудаа мөнгийг авах гэж оролддог. Ийхүү тэдний өөрсдийн гэсэн орох хоронтой болох гэсэн мөрөөдөл талаар нэг болох ба аргагүй байдалд орохдоо Догён дундын дансанд үлдсэн байсан 100 сая воныг аваад Боцооны сайт дахь сагсны тэмцээний дүнг тааж тавих ба тэмцээн түүний таасан дүнгээр өндөрлөдөг боловч тэрээр мөн л хулигтуулан тухайн сайтаас хожлын байтугай өөрийнхөө хийсэн мөнгийг ч авчиж чаддаггүй. Ингээд жинхэнэ юучгүй хоосорч эцэстээ тулсан хоёр маань тэдэнд ширээний хүүхний ажилд авдгаас нь 2 дахин их мөнгө амлаж байсан өөр нэгэн шөнийн цэнгэний газрын ажлын саналыг авч Миссион нэгэн мөнгөтэй эртээ архитаж Догён түүний хүлээнгээ тэрхүү газрын хамгийн дээд давхрын шатан дээр гарч бусдаас зайдуу тамхилан суудаг. Энэ үед тэр газрын өөр нэгэн өрөөнд Миссионы ажлын газрыг худалдаж авсан өнөөх Тоо гэгч хүчрхэг Баян эхнэр Хагион гэгч хүүхэн өөрийн залуухан нууц амрагтаа шоудж байх ба тэрээр нөхрийнх нь компанид татврын шалгалт орж байгаа учраас нөхөр нь их хэмжээний хууль бус бэлэн мөнгөө Гёнгийн аймгийн хаан ихтэй нуусан. Тийм болохоор би ч гэсэн тэ мөнгөгүй болно. Чамтаа нэг хэсэгтээ уулзаж чадахгүй байх гээд нууц амрагтаа үнэтэй цаг бэлэн мөнгө өгч хуучилдаг байдаг. Гэтэл нууц амраг залуу нь өнөөх Миссион Догён 2 дахин их цалин амлаж авчирсан Соггу гэгч нөхрийн доор ажилдаг нэгэн байх бөгөөд тэднийг шатны тэнд очиж тамхилангаа өнөөх Тоо гэгч Баян газарт болж нуусан мөнгөний талаар ярилцаж ихнэрээс нь ахаад илүү их мэдээлэл олж авч байгаад мөнгийг нь хулгайлж авъя хэмээн тохиролцож байгаа яриаг Догён нууцаар сонсох болно. Догёны гадаа машиндаа байж байтал өнөөх нууц амраг залуу тасартлаа уусан Хагионыг авч гарч ирээд машинд нь суун бидний хүргээд өг гэхэд Догён тэднийг аваад явна. Замдаа тэрээр өнөөх мөнгөний талаарх тэдний яриаг сонсч Хагионы нөхөр нь Гёнгийн аймагт худалдаж авсан газартаа 700 сая вон газар болсон болохыг олж мэддэг. Тэгээд нууц амраг залуу Хагионыг машинаас буулгаж бөөлжүүлэхээр авч гарах үед Догён залуугийн гар утсанд ирсэн мессежнээс Миссионыг согтоож байгаад нууцаар бичлэг хийх гэж байгааг мэдээд нөгөө хоёрыг зам дээр орхин явж Миссионыг Баян хүчндүүлж нууц бичлэг хийлгэхээс авардаг. Тэрээр гэртээ Миссионд тусал хийсэн байх бөгөөд түүнийг сэрхэд Тоогийн нуусан мөнгийг олж аваад түүний алдсан мөнгийг заавал буцааж өгнө гэж хэлэхэд Миссион эхэндээ эргэлзэж байсан ч зөвшөөрч хамтдаа тэр мөнгийг өөрсдийн болгож авцгаая гэдэг. Ингээд тэд төлөвлөгөөнд орж Миссион Тоогийн байрладаг төв шөнийн цэнгэний газарт очиж түүнтэй хаалт зуух бөгөөд яг нүгээр Догён Тоогийн машины гүприйг салтал мөргөж Тоо юу болсныг гарч харах хооронд Миссион түүний ширээн дээр орхиод гарсан утсыг тусгай програм ашиглан хакердаад утсан дээрээс нь мөнгийг нуусан олон байршлуудын мэдээллийг хуулж авах бол Догён хохирлыг нь даатгалын компаниараа дамжуулан барагдуулах хүсэлтэд тэгэх шаардлага өгч хэлсэн Тоог баахан харааж зүхэж байгаад түүнийг машинаараа дайрах шахан хажуугаар нь гарч явдаг. Гэтэл тэдэнтэй зэрэгцээд өнөөх нууц амраг залуу Тоогийн Гёнгийн аймагт худалдаж авсан газруудаас хуучин оршуулгын газрын талаар олж мэдэх ба Соггууд тэнд ямар ч камер хараа хяналт байхгүй гэдгийг утсаар хэлнэ. Яг тэр оршуулгын газарт Догён Миссион 2 очиж ядарч унтлаа газар ухаж байгаад цүнхтэй мөнгийг олж чаддаг. Тэгээд бөөн баяр болж цүнхээ аваад явах гэж байгаад Догён санамсаргүй өнөөх газарт хүрзээ зоотол өөр нэг хатуу зүйлд тулах бөгөөд ухаад үзтэл дүүрэн алтан гултмаа олох болно. Бодож байснаас хамаагүй их хідэн тэр бумаар хэмжигдэх алтан гултмаа олсон хоёр маань баярлан машинаа бариад буцаж явтал гай газар доороос гахаа модон дотроос гихчээр өнөөх Соггу машинтайгаа яг зам дээр зөрж таарна. Соггу юу болоод байгааг шууд ойлгон тэднэрөө уцаар залгаж араас нь сигналдан хөөсөр байгаад гүйцэж төрүүлэн замыг нь хаан урдан зогсож тэднийг сүрдүүлэхэд Миссион цүнхтэй мөнгийг авч ойроо зүхтан Соггу араас нь хөөн түүнийг унгаж зодох үед Догён хурцрын туслахыг оролдогч Соггуг дийлдэггүй. Тэгтэл Миссион Соггуд наа цүнхтэй мөнгө аваад зайл биднийг 50 орхиод өг гэж бяцхан жүжиглэлттэй хэлэхэд Соггу цүнхтэй мөнгийг шалган нээж үзээд тэднийг орхин явахдаа машиныхын цонхоор дотогч харах үед хоёр бүсгүй алтыг харчих вэ гэж айдагч Соггу юу ч хардаггүй бөгөөд машиндаа суугаад яваад өгдөг. Манай хоёр ч болсон үйл явдалд баярлаж хэлдэг асуудал
явчлаа гэхэд мөнгийг хэн авч явсныг хэлж хэрэгээ чихэх хүнтэй боллоо гэж тооцоолно. Тэгээд хоёр бүсгүй тэднийг багаас нь өргөж авсан ээж болох хар тамхичин аригчин Гайон дээр очиж хэмжээний мөнгө амлаад Япон руу ачаа хил дагуулж өгөхийг хүсэхэд Гайон тэдэнд зөвшөөрч нэг газрын хаяг өгч тэднийг хуурамч паспорт хийлгүүл гэдэг. Тэдний Гайоноос тусламж хүссэн шалтгаан нь Гайоны явуулдаг байсан элчин сайдтай холбоотой бөгөөд Гайон элчин сайдтай хамт мансууруулах бодис хэрэгжилж байгаа бичлэгээ тэдэнд өгч миссионч бичлэгийг элчин сайд руу илгээн бичлэгээр нь дарамтлж алтаа Япон руу гаргах төлөвлөгөө боловсруулсан байдаг. Нэр хүндээ бодсон элчин сайдч уулзъягээд миссион түүнтэй уулзахаар явахдаа Догионд ээжэд ч бас паспорт авч бэлдээрэй гэж захина. Миссион цэцгийнхээ дэлгүүрт элчин сайдтай уулзаж дүрс бичлэгийг устгасны хариуд Япон руу ачаа гаргуулах хүсэл тавьж сүрдүүлэгт нь автахгүй хичээн зориг зүрхтэй царайлж татгалцсан хариу өгсөн элчин сайдад хаалттай аккаунтод оруулсан бичлэгийг нь үзүүлж интернетээр цацсан шүү хэмээн мөнгөлцгийг нь хагартал айлгадаг. Энэ үеэр Тогийн баруун гар болох халзан толгойтой харгас хэрцгий эмэгтэй боссынхоо эхнэрийг өгтлэн зодон хинд яаж нуусан мөнгөний талаарх мэдээллийг алдсныг олж аваад өнөөх нууц амраг дээр нь очиж хүч хэрэглэн айлгаснаар Соггуугийн байгаа газарт явж очино. Тэрээр Соггууг ядах хэмгүй барих бөгөөд удалгүй Тоо түүн дээр ирж Соггууг тамлангаа бусад алдсан зүйлсээ асуухад тэр миссион Догион хоёрын нэрийг хэлж тэднийг илчлэн амьгуйдаг. Энэ үеэр Догион паспорт захиалж миссион 3 хоногийн дараа Япон явах тохиролцоонд хүрчгээд гэртээ иртэл дотроо алттай машин нь гаражид байхгүй байх ба тэдний машиныг Гайон авч унаад явсан байдаг. Түүн рүү залгасан Догионд тэрээр алтыг нуусан газрыг зөвхөн чи бид хоёр л мэднэ гэж хэлээд утсаа таслан өнөө шөнийг сайхан жаргаж шоудж өнгөрөөнө гэд ширээний залуустаа өнөөх Соггуугийн шөнийн цэнгэний газарт орж залууст алтан гултмай гарган ирж харуулна. Догион түүнийг ямар газрын талаар яриад байгааг санаад Гайоны байгаа шөнийн цэнгэний газрын гадаа явж очтол машин байхч дотор нь алт байдаггүй. Гэтэл яг тэр үед Соггуу өнөөх халзан эмэгтэйг дагуулan тэнд ирэхийг манайх хоёр хардаг. Халзан эмэгтэй Гайоны залуустай хамт ууж наргиж байгаа өрөөнд орж ирэн залуусыг гарцгаа гэд Гайоноос алт хаан байгааг асууж байтал Догион гүйж орж ирэх үед Гайон халзан гişлэр цохиж унгаад Догион Гайоныг авч харан өрөөний хаалгыг төгжээд дээш чирэн гүйтэл Гайон түүнийг зогсоон алгадаад яг одоо бол энд чи намайг биш би чамайг аврах гээд байна. Чи намайг орхиод зүгээр явж тэр алтайхаа яваад өг гэд түүн рүү хашгирахад Догион хэлснээр нь гаран явж Гайон тэнд үлдэнэ. Догионы гадаа гарч иртэл Соггуу барьж авдагч Догион түүнийг амархан унгаж зодчхоод машинд хүлээж суусан миссион дээр хурж ирээд алт байгаа газрыг би мэдчих шиг боллоо. Урдын явцгаа ихэд миссион Гайон хаана вэ? Хоёулаа ээжтэйгээ хамт явах ёстой гэж ээжигээ асуухад Догион тэр надад хамаагүй. Би хурдхан алтаа аваад эндээс арилмаар байна. Чи өөрөө тэр ээжигээ олж ав. Би өөрийнхөө шийдэд эндээс явлаа гэд ганцаараа яваад өгнө. Машиндаа үлдсэн миссион халзан эмэгтэй Гайоныг авч явж байгааг хараад араас нь дагсаар Тоо халзан эмэгтэй хоёр ээжийг нь тамлж байгаа газарт хурж ирэн яахаа мэдэхгүй алсаас ажиглан зогсдог. Тэд ээжийг нь тамлан зовоож байгаад Төв вокзалын 12 дугаартаа тээш хадгалах хайрцагт алтыг нуусан байгаа гэдгийг хэлүүлэх бол яг тэр мөчөд Догион тэрхүү хайрцгийг нээх гэдэгч нууц үгийг нь тааж оруулж чаддаггүй. Тоо өөрийн хүмүүстэй алт байгаа газрыг шалгахыг даалгаж замын хар шиг зунгаарлсан холимогт амь тэмцсэн байгаа Гайоноос нууц үгийг асуухад тэрээр Тоог татахыг оролдогч Тоог хамгаалж урдуур нь орсон халзан эмэгтэйг татан унгах бөгөөд Тоо ч өнөөх хамгаалагчийгаа үхэх гээд туслалгүй тэнд нь хаяж Гайон түүний дээрээс даран хамтдаа өгч миссион алсаас нулим сунхан ээжийнхээ өхлийг хардаг. Тогийн хүмүүсийг вокзалын тээш хадгалах хэсэгт явж очиход 12 дугаарын хайрцгийг нээсэн байх бөгөөд Догион цүнхтэй алтыг чирсээр гэртээ очсны дараа миссион орж ирнэ. Догион хайрцгийг нээхийн тулд өөрийнхөө миссионы төрсөн өдрийг хийсэн ч онгоогүй. Гэтэл нууц үг нь 123 123 гэсэн энгийн тоо байсныг хэлж жоохон байхад нь Гайон түүнийг хар тамхины хүргэлтээр ийш тийш явуулдаг байсан тухай ярьж зөвхөн Гайон тэр хоёрын л мэддэг хар тамхи зарсан мөнгөө нуудаг байсан огт өөр вокзалд байдаг 11 дугаартаа тээш хадгалах хайрцагнаас алтыг авснаа хэлж миссионд алтан гултмаа сарваахад миссион ээж минь өгчихлээ. Би ганцаараа байсан болохоор айсандаа юу ч хийж чадаагүй. Хамтдаа явъя гэж би чамд хэлсэн биз дээ гэд уйлдаг. Догион түүнд чи өөрөө Гайоныг үхээсэй гэж хүсдэг байсан биз дээ. Юун сүртэй юм гэвэл миссион түүнд наад алтаа өөрөө аваад эндээс арилж үз гэж чанга хашгираад уйлсаар үлдэх бол Догион гарч машиндаа суун шөнийн хотоор давхиж явахдаа мөн л төрсөн ээжээс нь өөрцгөө тэр хүний талаар бодож хамгийн сүүлд өөрийг нь хамгаалж өөрийнх нь төлөө энэ бүх зүйлийг хийсэн болохыг ойлгодог. Тэгээд миссион дээр иргэн ирж хуурамч паспортуудаа өгөхөд миссион паспортуудыг шатаагаад муусаа навчнуудаас өшөөгөө авахаас нааш эндээс хаашаач явахгүй гэдэг. Хоёр бүсгүй имлэг твцсэн Соггуугийн тасагт орж ирээд түүнд алт амлан хамтрах санал тавьж удахгүй болох сагсны тэмцээнд Тоог бооцоо тавьсныг мэдэж түүнийх нь эсрэг үр дүн гаргахыг тухайн багийн голлох, довтлогч тоглогчийг ятхан тэмцээний үр дүнг өөрчилж
тоог санхүүгийн алдагдалд оруулдаг. Хоёр бүсгүй энэхүү төлөвлөгөөнд хамт ажилладаг хүүхнүүдэд татан оролцуулсны улмаас тоо ширээний хүүхнүүдийг бүгдийг нь барин тэр хоёрыг ээжийг нь хөнөөсөн газар алтыг авчрахыг шаардна. Миссион Догён 2 Гаёныг хороосон өнөөх замын хартаа газарт очиж миссион машинаасаа цүнхтэй алтыг гаргаж ирээд нэг гултмаг замын хар руу шидэн цүнхтэй алтыг бүгдийг нь хийхээр айлгаад хүүхнүүдийг суллахыг шаардахад тоо тэднийг сулл гэд машинд сууж байсан Догёнч хүүхнүүд суллагдсныг мэдээд гэрлээрээ дохих үед миссион цүнхтэй алтаа буцааж машиндаа хийн суугаад тэд машинаараа тоогийн хоёр хамгаалагчийг дайрах бол тоо машинтаа тэдний хажуугаас гарч ирэн хүчтэй мөргөх болно. Тоо Догёныг машинаас гаргаж ирэн зодох үед миссион араас нь олсоор хоолойг нь боож Догёнж олсыг урдаас нь татан бооход тоо нэгийг нь өшгөлж нөгөөг нь хачин унгаж хоёр бүсгүйг зодож Догёныг төмрөөр цохиж алах гэж байтал миссион цүнхийг задлан алтыг замын харлуу шидэхэд алтныхаа араас сандарсан тоо түүнийг болиулах гэж ноцолдох үед Догён араас нь түлхэн тоог цүнхтэй алттай хамт замын харлуу унгахснаар тоо юу ч хийж чадалгүй амиа алдах болно. Хоёр бүсгүй тэндээс явхдаа замын хар дотор байгаа алтны байршлыг соггуу руу явуулахад тэрээр хамтрагч залуудаа бушуухан тийшээ явж алтаа авцгаая гэдэг. Харин юучгүй хоцорсон миссион Догёноос чамд ямар ч мөнгө алт үлдээгүй гэж юу хэмээн асуухад Догён юу ч байхгүй гэдэг бөгөөд хэрвээ байсан бол чи юу хийх байсан бэ гэж асуухад миссион түүнд ягаад ч юм чи мөнгөтэй юм шиг л мэдрэгдээд байна да гэж ярилцсаар кино өндөрлөнө. Project Y хэмээх энэхүү кинон өмнө Солонгосын залуу найруулагч И Хваны зохиолыг нь бичиж найруулагчаар нь ажилласан 3 дахь бүтээл юм а. Тэрээр өмнө нь 2018 онд Пак Хва-Ян, 2021 онд Young Adult Matters хэмээх нийгмийн сэдвтэй 2 инди кино бүтээж багч гисэн кино сонирхогч үзэгчдийн танил болсон бол Y төлөвлөгөө хэмээх энэ кинонд түүний арилжааны киноны салбарт хөл тавьж байгаа анхны бүтээл юм а. Найруулагчийн хэлснээр киноны нэрний Y үсэг нь Young Youth буюу залуу нас гэдэг үгийг илтгэж байгаа ч. Гол дүрийн жүжигчин Хан Сохи, Жон Жунсо нар 2024 оны 8 дугаар сард өөрсдийн Instagram хуудасаараа дамжуулан киноны гол дүрүүдэд тоглохоор болсноо зарлан мэдээлж байсан. Найруулагч И Хванч мөн яг энэ хоёр жүжигчин өнөө цаг үеийн төлөөлөл болсон хамгийн шилдэг жүжигчид учраас би тэднийг сонгосон, би тэдний хүчтэй жүжиглэлтээр зоригтой шийдвэр гаргаж байгаа дүрүүдээ үзэгчдэд хүргэхийг хүссэн хэмээн нэгэн ярилцлагатаа хэлсэн бол хоёр жүжигчин ч мөн хамтдаа ажиллаж үзэхийг хүссэн учраас энэ кинонд тоглохоор болсноо ярьж байсан юм а. Энэ кинонд өмнө Солонгосын K-pop урсгалын Oh My Girl охтын хамтлагийн гишүүн Юа анх удаа дүр бүтээсэн бол мөн jazz blues урсгал давмгаалсан киноны хөгжмийг хип-хоп продюсер Gray бичиж дуучин Хваса, Ким Ван Сун, Девита, Худи, Ан Шинэ нар киноны дууг дуулсан байна. Уг кино анх 2025 оны Торонтогийн олон улсын кино наадмын тусгай үзүүлбэрийн хэсэгт оролцож 2025 оны 9-р сарын 10-нд нээлттэй хийж байсан бол мөн үргэлжлээд 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам, 10 дахь удаагийн Лондоны Зүүн Азийн кино фестивал, 37 дахь удаагийн Palm Springs-ийн олон улсын кино фестивалд оролцоод байгаа ба дээр дурдсан 10 дахь удаагийн Лондоны Зүүн Азийн кино фестивалд өөр бусад 7 кинотой өрсөлдөн шилдэг кино шагналыг хүртжээ. Project Y кино энэ оны 1-р сарын 21-ний өдөр өмнө Солонгосын 780 гаруй кино театруудаар нээлттэй хийсэн бөгөөд 2-р сарын 8-ны өдрийн байдлаар 140 мянган тасалбар борлуулж 940 мянга буюу бараг 1 сая $1 орлогыг олоод байгаа ч. Хэдийгээр киноны үзүүлж байгаа амжилт, олж байгаа орлого дажгүй сайн байгаач кино шүүмжлэгчдийн зүгээс хит их хүчирхийлэл, шинэлэг зүйлгүй байдаг л нэг зохиол, киноны үйл явдалд ямар ч хэрэггүй олон туслах дүрүүдгээд киноны шийдлийг шүүмжилж залуу найруулагчийг арай боловсрч амжаагүй түүхий байгааг хэлж кино театрт нээх биш стриминг платформудад байршуулж гаргавал зохих кино хэмээн шүүмжилжээ. Өнөөдөр та бүхэндээ өмнөд Солонгосын Project Y хэмээх нуар триллер жанрын цоошин киноны товчлыг хүргэлээ. Киноны төгсгөлд гардаг жүжигчдийн нэрсийг танилцуулдаг хэсэгт Догён Миссион 2-ын ажилуулдаг цэцгийн дэлгүүрийн витрин доторх цэцэгсийн дундах савнд алтан гулдмаануудыг хийсэн байгаа дүрс гардаг. Бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Хэрэг таалагдсан бол лайк, шеэрээ харамгүй хайрлаж, манай сувгийг дагаж амжаагүй байгаа бол subscribe товчийг дарж биднийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.